Бро, үзэх юм олдохгүй байна уу? Тэгвэл Mimix надад энэ хавар гараад туссан санал болгох анимууд байна. Хавар гарсан болохоор ерөнхийдөө дахин ангиудын 7 хоног хүлэх шаардлагагүй. Нэг үзэл шөнийн дотор дуусгачихна. За тэгээ энэ дэрэг нь бол би Playmax болон My Anime list-ээс авсан заяа. Тэгээд ихийг нь баг би өөрөө үзсэн баг шүү. Зарим нь дуусах чадаагүй л те. Тэгэл 7 хоног үзэл байхын үзэл гэх гэсэн. За тэгээд олон юм яриад байгаа шууд бичлэг рүү оръё. Интро. To be a X0 Баатар болох нэгэд Монгол төр ер нь бол байгаа энэ аним. За энэ аним дээр яадаг гингүүд одоо ингээд нэг хүнд итгэх буюу олон хүмүүс нэг хүнд итгэх тусам тэр хүн тэрийгээ дагаад хүчээ авдаг юм. Ер нэг юм итгэлийн хүч. Манайхны хувьд итгэвэл боломж итгэл нөгөө нэг тийм үг гэдэг шүү лээ. За тэгээд за гол хэсэг нь болохоор энэ янздаг нь хаттих бөгөөд анимашны хувьд болохоор ингээд 3D 2D ингээд хоёр хуваагдаад жирэг явдаг. Хоорондоо ингээд холилдоод. За энэ зохиолын хувьд болохоор Линлин гэдэг нэг юм маркетинг дизайнер гэдэг хүн байдаг. Бөгөөд энэ хүн маань номер дэлхийнхаа баг номер 10 дахь баатар. Nice гэдэг баатарт амар туртай. Тэгсэн чинь нэг өдөр тэр Nice гэдэг баатар нь амиа оролцдог. Тэгсэн чинь тэрний цаа нөгөө ингээд супер баатартын агент гэдэг хөхгүй. Тэр агент нь ингээд тэр баатрын өхлийг нууж байгаа бөгөөд оронд нь яг ойролцоо залуу буюу нөгөө ихний ярьсан Линлин буюу маркетинг ингээд менежер үний чинь ингээд дизайнер маягийн чинь нэг баатрын оронд тоглуулад тэгсэн чинь тэрийгээ дагаад одоо ингээд хүмүүс тэр үнийг тим баатрыг тэтгэнгүүт тэр ингээд Nice гэд баатрыгаа хүч чадлыг ингээд өргөд авч байгаа. Тэгээ ер нь бол цувралын хувьд болохоор ингээд энэ хүн маань өөрөө хэрхэн баатар болж байгаа яаж явж байгааг ер нь бол харуулж өгдөг. Тэгээ ер нь бол ингээд бодч би дөрмүүдийн ингээд зөрчөө те. Ингээд өөрийнхөө мөрөглөөр амьдрахыг л харуулж байгаа юм л да. Old Country Bumpkin to Master Swordman гэдэг аним байгаа. За энэ аним нь өөрөө ингээд дундаж хөдөө тосгон эхэлдэг сан хөдөөний гудамжинд 40 настай эрэгтэй хүн байдаг бөгөөд бусдаа энийхөө бодох юм бол залуу хүн биш заа. Бусдаа энэ нөгөө залуу хүүхдүүд 10 жилийн хүүхдүүд эсвэл 20 насны байдаг бол энэ ингээд дундаж хэрэгтэй. За энэ аниме гол сурвалж зүгээр ер нь бол тэр ингээд хөдөө амьдардаг амар мондөг сэлмээр байлдаг багш амар дараахан. Тэгээд тэднээс ингээд өмнө ирж байгаа шав болох гээд орж байгаа хүмүүс бол ингээд шав хийж байгаа хүмүүс сургаж аваад нэг тийм багш шавийн юг гол дуу харуулдаг юм л да. Зохиолын хувьд тэр зөвхөн нэр нь болохоор Берил Гардинант гэдэг. Тэгээ ерөнхийдөө бол их соёлтой дунд насны сэлмийн заагч хүн бөгөөд заадаг л төрлийн хүн л дээ. Тэгэл үйл явдал нь жоохон юм emotional mic. Гэтэ яг сонирхоод үзэл зүгээр л дээ. Сэлмээр. За дараагийн 3 дахь нь болохоор Can a boy and a girl friendship survive? Хүү болон охины харилцаа амьд үлж чадах гэж. Энэ болохоор уг нь бол нэг юм 10 жил нэг байдаг штэ нэг эрэгтэй хоёр нэг танаа ангич эрэгтэй хүч мөнгөтөөс нэг хоорондоо амар найзлаад идэг хүүхдээс нэг үерхдэг ч юм уу гэдээ андуурдаг тийм тохиолдолд чинь манай ангид бас нэг байсан л та тэгсэн яг зинээс үерхдэг байсан ч. За зохиолын хувьд болохоор энэ байгаа хоёр юмшил нэг нь юу начумэ тэгээ Химари Яназука гэдэг хоёр хүү болон охин байгаа. Энэ дээр яадаг өнгөт энэ хоёр маа дунд сангаас хойш амар салаагүй. Ер нь л амар сайн байна найстууд besties гэж явж байгаа шүү дээ. Тэгсэн чинь нэг өдөр нөгөө нэг өөр хүмүүс бас 3 дахь парти гарч ирдэг хөө өмнө нь крашлж исэн. Тэгсэн чинь тэрний ингээд нөгөөдгийнхаа ингээд хайр сэтгэлийг хүлэн шүрч юм нэг юм заахан заваараа л эхэлт юм л да. Тэгэл нөгөө хайрд бол юу гардаг вэ тэд нарыг л харуулдаг. Зүгээр л emotional те. За дөрөвдүгээр болохоор Brilliant Healer New Life in the Shadows буюу эмчилэгч healer байгаа. Илэрхтэй анимууд бас зөндөө байна шүү. Нэг юм. За эмчнэр бол угаасаа манайх мэдж байгаа. Ер нь бол нэг амар манайх хүртэл ер нь тоодгүй шүү дээ. Энэ амар хүмүүс тусалдаг хүмүүс л эмчилж ийдیں۔ Ер нь жоохон хөлөг тоглож байгаа төрөл хамгийн бага гэдэг чинь хэлэр шүү дээ. Рол авдаг чинь. Спортууд ч ер нь бол баг л спорт. За энэ зохиол нь болохоор нэг юм алдартай эмчч маань зөө ингээд харанхуй доод ертөнцид юм эмч болж эхлээд тэг хүмүүсийг ер нь бол харанхуйгаас амьд байлгадаг. Зохиолын хувьд зөө алдартай эмч хүн эмч гинэ. Яа эмч гэдэг юм. Healer, эмчлэгч юм шүү дээ, эмч. За алдартай эмчлэгч маань ингээд өөрийн гэсэн чадварыг оолж нээдэг. Харанхуй нэг ертөнцид доодох ертөнцид. Тэндээ тэгээ тэр хүмүүсээ ингээд адилхан гацчихсан хүмүүсээ ингээд эмчлээд тусалж байгааг ер нь харуулдаг. За дараагийн нь болохоор Ninja болон Assassin Under the Roof.
нинжа болон алуурчин нэг дээвэр доор гэж байгаа. Энэ болохоор зүгээр ер нь бол жоохон энэлгийн юм уу? Хэлгийн төрлөлтөө бахан баг зэрэг хүчрэлтэй. За яадаг вэ гэхээр нэг нинжа болон алуурчин хоёр ер нь бол ингээд нэг дээвэр дээр хамт амьдарч байгаа. Яаж байгаад гэсэн чинь энэ хоёр маань нэг нь Сатако Кусука Гуру, нэг нь тэр нь нинжа заяа цухтааж байгаа. Тэгсэн чинь нэг өдөр аварсан хүн нь болохоор Конаха Коко буюу ингээд ахлах сургуулийн охин. Гэтэ нууцаар ингээд алуурч байдаг. Тэгээд ер нь бол энэ хоёр маань хаашаач явах газаргүй. Тэгээд Сатако нь болохоор ингээд Конахатайгаа нүүж ороод хамт амьдарч байгаа. Тэгээд энэ залуу маань би чамтай хамт амьдрах юм бол бусад нинжагаас хамгаална гэд. Дараа нь Apocalypse Hotel буюу сүрлийн зочд буудал. Энэ ингээд яаж байгаа. Сүрлийн зочд буудал. Сүрлийн дараах зочд буудал. 2055 биш. 2057. Дэлхийн ингээд ямар ч амьдрах орчингүй болсон. Олон зуун жилийн дараа итгэн юмнууд үлдсэн. Тэгээд ер нь бол ингээд роботууд зочд буудлыг явуулж байгаа. Тэгээд Токио буюу Японд гэдэг нэг слот гэдэг ш. Тэр нэг ямар ч үгүй. Тэгээд энийг зөвхөн Ячо гэд нэг юм гэнойд нэг сони харгаар юмнууд хийгээд идэв. За энэ болохоор юм ирээдүйг харуулсан нэг амьдралыг харуулсан. Тэгэл кэртик гэдэг. За зохиолыг ярьж байгаа. За яаж байгаа 2057 онд хөнгөлцөн гэр нэг өвчин гарсан юм байл да. Бараг манай ковид гэхгүй. Нэр нь Infortunium Pollution гэнэ. Pollution. Ер нь л бохирдол юм байна л да. За тэгээд энэ нэг just буудал болохоор яадаг. Хүмүүсийг ингээд оруулж ирээд амьдруулдаг юм нэг тийм хорогдох байр маягаар явдаг. Тэгсэн чинь ингээд явж ирсэн чинь хайр гарийнхын хүмүүс үрээд ирдэг нь what the fuck. Дараа нь beginning after the end. Энэ хоёр ингээд амар хүчтэй хаан байсан бац шидтний хаан. Тэгсэн чинь нэг өдөр шидтэй ертөнцид өнчин хоосон ганцаараа төрсөн. Яг л нөгөө өнчин цагаан ботгосон. Ботгох шиг. Тэгсэн чинь энэ хүн маань өөрөө амар юу байсан л та. Өмнөх амьдрал нь өөрөө амар шидтэй. Тэгсэн чинь устрын холбогдолтой байсан юм уу? За тэгэл амар нэг стандарт анимац шиг л одоо ингээд үхчээд буцчихэл тэгж явж байгаа үйл явдал яваад. За дараагийн энэ 8 дахь нь болохоор Kowloon Generic Romance гэсэн нэртэй байна. За энэ бол тэгэл нэг юм 32-тай, нэг нь 34-тэй ирэм. Тэгэл Reiko Gujira гэл үйл явдал зүгээр л Хонконг гэх юм уу. Тэгэл манай нэг залуу маань нэг охин хараад тэрний өмнө харсан юм шиг байна гэсэн нөгөөхт нь өөр охин байдаг. Боноос ирсэн нь эсвэл ойсомж нустах юм жоохон сонирхолтой нууцлаг маяг. Гэтэр нь бол романс л дөө. Тэгээд үйл явдал Хонконгт. Дараагийнх нь Witch Watch. Энэ амар хөөрхөн. За энэ болохоор Netflix дээр гарч байгаа. Энэ нэг юм шолом. Тэгээ нэг нь огр байгаа залуу. Яг гоо та хэд огргууд гайхалтай энэ юм ирэх түн биш гэдэг. Яг гоо тэгээ дудам мгийн гон огр гэдэг юм. Шолом бол нэг хүний талаар, огрын талаар харилцааны хувьд харалж байгаа. Тэгээ ер нь бол нэг тэр эмэгтэйгийн Нико, залууг нь Морихита гэж байгаа. Тэгэл нөгөө охин нь бүтлгүй юм гэл нөгөө залуу нь аваад хамгаалал. Тэгэл шолмын харуул гэж байгаа шүү дээ. Нэг орчуулах юм бол. За дараагийн 10 дахь нь болохоор Please put them on Takemena-san буюу орчуулах юм бол энийг өмсөөхөж Takemena шиг. Энэ болохоор зүгээр ер нь бол ахлах сургуулийн нэг юм инедми аним л та. Тэгээ гол нь Тэрко. За тэгэл Тэрко юм даа гэж. Тэгээ голдуу Тэрко гол төрт гарч ш. 11. Оройн хоолны dinner table detective буюу оройн хоолны мөрдөгч. Амар сүртэн ч оройн хоол. За товчлаар их юм бол Reiko гэдэг хүн маань өөрөө ингээд хаан тэтмэг авах хэрэгтэй ингээд эмхтэй хүн байгаа. Том эрхмэлтэй острын мөртлөө давхар ийм мөрдөгч идэгэ. Нүрээ нуугаад. Хоёр амьдралтай. Тэгээ аяа ингээд очроо олж чадахгүй өөрийнх нь ингээд батлер буюу туслах зөөгч үйлчлэгч ингээд хэрэгүүдийн шийдэж өгдөг. Хоолны оройн хоолны дараа. Тийм учраас нэг динер гэж байгаа шүү дээ. За Reiko маань өөрөө ингээд группийн өвлөн авах буюу баян нэг группийн хүн гэж те өвлж авах хүн баггүй. Тэгээ ер нь бол давхар өөрөө дуртай юмараа хийж байгаа байхгүй давхар. Тэр мөрдөгч Kunatachii гэдэг цагдаагийн алмад. Тэгээ хаяа тэр ингээд хэрэгтэй уучраа олохгүй байгаа үед өөрөө төвчлэг Kaguya магсалсуулдаг. Тэгэл үйл явдал надаа ингэж явд юм. Бараг мөрдөгч байна. Lazarus гэсэн. Энэ болохоор юу? Cyberpunk буюу ингээд ирээдүйд тэгээд им бохирдолтой им юуны талаар гардаг. John Wick шиг бодолчдаг юм.
амар стайлтай олуулсан. За үйл явдал нь яг яадаг вэ гэхээр ингээд 2052 энэ ягаад бараг 2052 одоороо л ингээд ойртлоо шүү. За 2052 он болохоор ингээд бүх нөөцүүдийг болон газруудыг баян гэр бүлүүд хувааж авдаг. Энэ ихтэй ямар тань сонсогдоод байгаа чинь. Газар болон нөөц байлгуудыг баян гэр бүлүүд хувааж авдаг. Нэг манад битгий нөхцөлсөл гэхгүй. За тэнгуүтээ энэ дээр болохоор Forever Cartool буюу энэ юм үйл явдал байдаг. Lazarus гэдэг Cartool-ийн гэр бүлийнх. Өөрөө ингээд инженер үнэнч тулааны чадвартай. Тэгээ Forever маань өгөхвөл тэр ингээд даалгавар биелүүлж байгаад өгөх юм бол тэр нэг эмхтэн хүн тэрийг байнга авардаг. Ер нь бол өгөх юм бол ер нь бол байнга босож амьдраад босоод ирдэг. Тэгээ ер нь бол ингээд тулааны дагуу тэгээ өөрөө ингээд өөрийнхөө би юм бэ гэдгийгсэл тийм юм яг хайж явж байгаа хүний талаар хардаг. Тэгэнгүүтээ гэр бүл хүч чадлын хэврээр тэгээд хүний байхлыг харуулдаг. Дараа нь Yabai Summer Experience. За ер нь бол классик самартай сэлэм гэл. За шууд зохиол нэрчдөө бараг нэртгээ байтлаа. За энэ болохоор Яга Курана гэдэг 14 настай хүү ойд төссөн гэтээ аав нь өсгсөн самгчунгуудад өсгөөгөө тарцаансаг. Тэгээ энэ хүнийг маань аав нь самар болгож бэлтгэсэн. Тэгсэн чинь ингээд гинт ойгоосоо гарсан чинь орчин үеийн Японд ирсэн байдаг. Тэгээ яах вэ гэд. Тэнгүүтээ нөгөө сэлэмнэг киног нэг байдаг шин. Та тарах шинэ Монгол сургууль дээр идэх хөө. Киног сэлмэр дулдаг. Тэрний нөрслөг Такаши Анимараг тэрнтэй дулдаал. Хоёр ингээд хуучных нь яжсэн юм ярьсан нэг юм эртнийх тэр хоёр маш сэлмэр дулцаа харуулж байгаа. Тэгээд нэг юм тулаан Японы түүх болон соёлын талаар илүү харуулсан л юм л да. Тэгээд чадварууд хөвнө. Дараа нь хамгийн амархан нэртэй миний хэлэхэд энэ өдрөөс нэрнүүд хамгийн амархан. Моно. Орчуулбал моно. Энэ нь болохоор зүгээр нэг юу юм бэ? Байгалийн хэрэг харуулдаг. Зүгээр нэг аялал болон хөдөө аж ахуйг харуулдаг л юм байна л да. Минимал шүү дээ. Зүгээр л мүүд харуулдаг нэг гоё байгальтай юм харах гэж үздэг. За энэ болохоор Кофу гэдэг. Кофу Сацуки Аманай алга сургуулийн хүүхдүүд зураг дардаг. Бөгөөд ер нь ингээд газруудаар аялал зураг дараал тий. Юу л нэг манай 10 жил нэг хүүхд байсан шүү дээ. Юм бол орж байнгын зураг дардаг. Тэгэд байгалийн зураг дарна бид эднийг балаа зарил зургуудыг аавна бичлэг хийдэг. Ер нь бол бараг тэрний талаар зориулсан аним юм шүү. Дараа нь Food for the Soil гэдэг нэг аним байна. Коллежийн эднес найзууд маань ер нь ингээд хоолны судалгааны клуб байгуулж байгаа. Биологийн клуб. Токиогийн хоолны ресторан шиг нэг тийм сонирхолтой хоолнэр одоо яаж судлах. За зохиолын нэрх юм бол Мако Кавай гэдэг нэгдүгээр курсын оюутан. Ичимхий. Тэгээ ер нь бол амар өөртөө та эргэлздэг. Гэтэ хамгийн гол юм маань шинийг хийгээгүй. Эрмэлздэг. Зүгээр их амьдрал хэрэгтэй шинийг хийх гэл. Тэгээ энэ өөрөө юм хоол хийх дуртай, хоолны бичлэг үздэг гэж. Нөгөө л нэг мэдээлэл хичээл нэг хажууд нэг хүүхдэнд нэг мукбанг үзсэн гэдэг шиг. За гэтээ арай өөр л дөө. Энэ охин маань өөрөө нэг юм social anxiety бидэнд бүгд л байдаг штэ. Үнээр хас айдаг, anxiety, айц, хүч. Ярьж чадахгүй. Тэгээ миний манайхаар үгтэй айцл гэвэл үнээр айц. Тэгээд хамгийн хазар энэ хүн маань туслахаар багийн найз нь Шинон Окава гэдэг нэг хүн шинээр байгуулсан клубтэй урьснаар ингээд хоолнуудыг таниад судлаад тэгэл нөхөрлөлийг нь харуулж байгаа. Ингээл нэг юм. Дараа нь Zatsu Tabi That's the Journey. Энэ нэг манга зурдаг, манга удаг хүн юм байна л да. Тэгээд Японд даяар ингээд мэддэггүй газар дээр яваад зохиолоо бичээд тэг өөрийн гэсэн юм аялыг хийж байгаа. Гол дүр нь Chika Suzuka Mori. Chika. Нэг ягавстай хүн бид Chika. Дүү. Энэ ч биш л те. Тэг ер нь бол хүмүүстэй уулзаал зөвхөн нэг ингийн амьдралыг харах цаа хүмүүс бол их зүгээр юм байна гэж. Эсвэл нэг аяллаа зориултыг ч тас. Дараа нь болохоор Rock is a lady's modesty. Энэ болохоор бас юу байгаа? Дууны аним байгаа. Musical, K-pop, J-pop хамтлаг. За энэ зохиол нэрчтэй шууд ингээд юудаг хөхгүй. Охтуудын элитийн нэг их сургууль байдیں۔ Тэр нь Элиса Сониньямон ингээд дэжгүй бэкграундтай гайгүй айлын гэр бүлийн охин. Тэгээд нэг өдөр их сургууль ордог. Girls Academy. Элиса маань өөрөө үгүй би Элиса л хэлдэг. Элиса гэдээ утчдаг. Өөрийнхөө ингээд ер нь л ингээд их сургуульд ороод өөрийнхөө ингээд дуртай байсан дуулах
гитар тоглож байгаа. Тэр хөгжмийг хаягдчихсэн чинь энд урангаараа ирдэг. Гэтэ сайн талаараа. Сайн талаараа яаж урангаараа ирж байгаа вэ гэхээр Атаха Курагана гэдэг нэг найзтайгаа уулзаад клуб байгуулад тэгээ хөгжим хийгээд тэгэл хүмүүс дуу хийгээл бангер. Тэгэл хөгжмөр ургаал. Тэгээ нэг юмрх. Дараагийн нь болохоор Once Upon a Witch Death гэдэг нэг аним орлоо. За онцлогны үйл за тодорхой хэлэх юм бол энэ ингээд охин хараал дүртчдэг. Чам 1 жилийн амьдрах нас байна гэд. Энэ нэлээр өөрийнх нь хөв тавилангийнх нь талаар хэрэгэлдэж байна юм. За энэ яаж байгаа тараалвч гэсэн чинь 17 настай байхгүй. Одоо энэ 17 насныхаа төрсөдөр Мегараспирин гэдэг шулмын шав байхгүй. Тэгээд ер нь бол ингээд өөрийнх нь багш фаст гэдэг байгаа. Тэгсэн чинь юу юм бэ анарч. Багш нь өөрөө 1 жил хараал болчихсон. 1 жилийн настай. Тийм учраас энийг тайлбарлахын тулд мянган хүний нулимс цуглуулах хэрэгтэй. Нулимс. Гэтэ яг баярын нулимс юм байл та. Зөвхөн ингийн нулимс. Тийм бол ингээд амьдралын үрийг байгуулнаа. Тийм учраас манай Мег маань багшигаа аврахын тулд хүмүүст аз жаргал авчраар явдаг. Гаталал юм байл та. Манад Монгол их шүү. Дараа нь болохоор Catch Me at the Ballpark. Энэ болохоор зүгээр юу байгаа? Манад хөгжөөгөө нэг спорт гэдэг шүү. Гадаад байна. Бейсбол. Тэрний талаар. Дараа нь Summer Pockets. Зуны халаас гэдэг нэртэй. Энэ зохиол нь болохоор нэг хоёр найз хэдэн найзуудын нэг арал дээр өнгөрөөсөн амьдралынхаа адал явдлыг ярьж байгаа юм л байна л да. Тэрийг ингээд дахин зулж байгаа. Тэгээ тохио ярих юм бол тэгээд Хари Такахара 17 настай сурагч бөгөөд ингээд нэг арал буюу Торишижорима гэдэг арал байгаа. Тэрэн дээр эмээтэйгээ хамт амьдэрсэн юм байна. Амьдрахаар шийдсэн. Эмээн тийм нэг газартай хүүдэрлэх хөнгөтэй. Тэгсэн чинь тэнд амьдрахтаа хэдэн охтодтой таардаг. Тэд нар зуны аялаар явж байгаа. Тэгээ нэгэн охин нь Айо Сорокадо гэдэг бөгөөд арлын судалгаанд буюу домгийн талаар хайдаг. Камаме Кушима буюу энэ охин болохоор далайн дээрмсний хөлөг онгоч хайдаг. Нэгэн Цукуми Вендерс буюу өөрийгөө хайж олно нэг манад нэг 25. Энэ нэг санаа өөрийгөө хайж олно гэдэг хүүхдүүд байх нь юу энд байгаад л ах гэж тий. За дараа нь болохоор хайрыг хөдлөхөөр эднэртэй ингээд цагийг өнгөрүүлж байгаа талаар гардаг. Тиймэрхүү л юм л да. За Shunju Family Children дараагийнх нь. Энэ зохиол нь болохоор бас ах дүүнэр романс нийтэм маягийн Шинжу гэдэг бөгөөд хамгийн Шинжу гэр бүлийн хамгийн хөгшин эрэгтэй хүү. Тэгээ амар баян ордонд амьдардаг. Ордон харш. Токи Шинжу нь өөрөө ингээд ийм 5 ихч нэг дүү. Манай Арата маань өөрөө найз өхөнгөө. Түүний баг дүү. 15 насны өдрөөрөө аавда хэлсэн. Уу ер нь өөрт нь хэлж байгаа. Тэдний хинж яг өөрийнх нь төрсөн дүү юмуд биш. Ер нь л тэгэл хайр дурлалын аним. Гэтэ ер нь бол хойд ихч нартайгаа жоохон шохоорлын маягаар л харуулж байгаа юм л да. Өөрсдөө л мэд үзэхгүй. За дараагийн аним дээр болохоор бид Robot аним байна. За Gundam гэдэг нэг юм байгаа. Би яцгаа тэрийг гүйцэд үзээгөө мөртлөө нэг ойлгооцсон юм шиг ойлгож байгаа. За энэ ингээд Mobile Suit Gundam QX гол дүр нь жижиг охин. За Gundam өөрөө яадаг нэг роботууд хоорондоо байлдаг юм л да. Нэштэд онгоц робот нь хувирснаа онгоцлдог. Трансформерс санаж байгаа баг тийм шиг те хүн өдөртөг. Амагтай Южирха гэдэг ахлах сургуулийн охин байдаг. Тэгээ нэг колон, сансрын нэг колон газар. Колон гэдэг нэг 20 газар биш нэг юм усын мэдлэлтэй байгаа нэг газар амьдарч байгаа юм л да. Тэгсэн энэ хүн маань утгалтчтэй хувцс буюу нөгөө роботуудаа унаад газар доорх тулаан буюу дүүлддэг спорт байдаг чаа. Тэрэнд самсруу байдлаар ороод тэгээ нэг найзтай болдог. Няан гэдэг хитэд найзтай болоо. Тэгээ ер нь бол энэ дэр ингээд газар доорх тулааныг харуулж байгаа. Роботуудыг харуулж байгаа. Давхар хууль зөрчиж байгаа. Тэгээ ер нь бол ингээд дайны дараах ертөнцийг харуулж байгаа. За дараагийн нэг Исакай аним байгаа. Ер нь л Исакай аним бол ингээд үхэхэд дахиж төрөнгүүтээ надад дундад зууны ертөнц төрдөг шүү. Ядрахтай. Европт сүүлийн бараг залхацлаа. Энэ дээр болохоор дундад 100 биш. 90-д үед биш. 90-д үед 90 оны 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 90
Ялгаатай нь юу вэ? Тэгээд за энэ дээр болохоор Liam Sera Bankfield нэг залуу маань урвуулад найзууд нь урваад тэгээ энэ хүн маань өөрөө ингээд дахин дөрөхдөө амар том галактикийн эзэнт гүрний ингээд өв залгамжлагч болж дахин дөрдөг байгаа. Тэрний эзэнт гүрнийг Guide гэдэг. Тэгээ энэ хүн маань өмнөх насны хитрхийн ингээд бусдад туслаад үнэнчээр амьдрсан учраас тэрэндээ харамсаад өөрөө хувь хичээсэн хөгийн новш байгаар шийдсэн байдаг. Өөрийгөө тэгээд хорон санаат эзэн гэж нэрлэснээр ер нь бол хорон санаат үнэл даргардаг гэвгүй. Тэгсэн чинь хорон санаанд буцаад өөрлөө сомсог ондог ш. Тэгээ буцаад өөрлөөгөө буцаа сайн болдог юм дөө. Ингээд дуусч байна. Одоогор бичлэг маань. Тэгээ үлдээсэн юм гэх юм бол би нөгөө анимуудын өргөжлөлтийг үлдээсэн байгаа. Season 2-ууд дандаа нөгөө нэг Windbreaker, тэгээд My Hero Academia, The Go-Go Loser Ranger, Fire Force, Windbreaker. Тэгээд эдрийг маань би дараагийн юм дээр гэж тэгээд дараа нь тусна бичлэг хийн. Та эдэд маань энэ бичлэг таалагдсан бол ерөөдөө бол би одоо энэ 100 гарсан анимуудаар бас онцлог анимууд хийх гаргана гэж бодволж байгаа. Яг энэ шиг контент үзхийг хүсэж байгаа бол subscribe дарахаа мартаваа. Тэр нь бол анимуудын талаар ярина. Бүгдийг нь багтааж яг нэг аним гэхээсээ илүү тэр нь бол талаар ярьдаг л залуу л байна л та. Тэгээд bye.